AI-ийн хөгжлийг тодорхойлсон эрх мод. Энэ логог харахаар хүн болгоны толгойд видео тоглоом, өндөр түвшний график дүрслэл бууж байгаа байх. Unreal Engine, Epic Games гээд тоглоомын салбарт байгаа шилдэг өрсөлдөгчдийн өндөр үзүүлэлт бүхий тоглоомууд Nvidia-гийн агсан түвшний технологигээр бидний мэдих гайхалтай бодит мэт зураглал мэдрэмжийг өгч чадахгүй байсан. Гэхдээ дэлхийд хамгийн өндөр буюу $345 тэрлион үнэлгээтэй энэ компанийн жинхэнэ амжилт юу байсан бэ? Мэдээж Nvidia-гийн амжилт тус компани үнэлгээтэй харьцуулахад 16 дахин бага $214 тэрбум тоглоомын зах зээлээр хязгаарлагдаагүй нь ойлгомжтой. Nvidia бол компьютер тооцооллын суурийг бүхлээр нь өөрчилсөн компани. Анх Nvidia компани үүсгэн байгуулагчид болох Jensen Huang, Chris Malachowski, Curtis Prem хэмээх 3 инженер Денис цайны газарт шинэ компани байгуулах тухай ярилцж байхдаа нэгэн санааг олсон нь бидний одоогийн мэдхээр GPU буюу Graphic Processing Unit юм. 90-ад онд компьютерууд зөвхөн CPU буюу Central Processing Unit-ийн цувраа технологид суурилсан байсан бол Nvidia-гийн залуус үүнийг зэрэгцээ тооцооллын системтэй хослуулснаар альва тооцооллын хурд, график дүрслэлийг эрс сайжруулах боломжтой гэдгийг олж харсан юм. Nvidia компанийн нэрний хувьд NV буюу New Version, латин хэлний NV гэх хоёр үгийн нийлбэрэжээ. Нэг ёсондоо нэрний агуулга нь бидний дараагийн бүтээл атаархмаар сайн байх болно гэсэн үг юм. Тэдний анхны зах зээлд нэвтрүүлсэн NV1 чип тэдний хөрөнгө оруулалтынхаа талыг буюу $10 сая алдахад хүргэж гашуун туршлагыг амсуулсан ч тэдний дараагийн бүтээл нэрэл атаархал төрүүлэн өндөр үзүүлэлттэй байснаар зах зээлд ирчийг авч салбартаа тэргүүлэгч байр суурийг эзэлсэн юм. Жишээ нь 1999 онд танилцуулсан GeForce 256 CPU-тэй зэрэгцэн ажиллаж компьютерийн бүхий л тооцооллыг нэгэн зэрэгүүлдэх анхны санааг бодит болгосон энэ хөв бүтээгдэхүүн тухайн үед байсан компьютеруудын үзүүлэлтийг 50% хүртэл өсгөж нүдэнд бүрэлзэх төдий байсан 2D пикселүүдийг 3D дүрслэл болгон өөрчилсөн юм. Гэхдээ чухам үүний дараа Nvidia компаниг Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 150 дахин их үнэлгээтэй болоход нөлөөлсөн жинхэнэ шалтгаан бий болсон юм. Учир нь Nvidia-гийн бүтээсэн GPU-гийн зэрэгцээ тооцооллын технологи зөвхөн дүрслэл сайжруулах бус програмчлал, хиймэл оюун ухааны тооцоолол, машин сургалт зэрэг 21-р зуунд эрчийг аваадгүй эрэлттэй технологиудад ашиглаж болохыг зарим эрдэмтэд тогтоожээ. Ингээд Nvidia CUDA буюу Compute Unified Device Architecture технологиг танилцуулж компьютер тооцооллын ертөнцийн үе шат давхрах бүрт шинэ боломжийг нээсэн билээ. Тэгвэл CUDA гэж юу вэ? CUDA нь хөгжүүлэгчдэд GPU-гийн хүчирхэг боловсруулалтын чадлыг ашиглан илүү хурдан, үр дүнтэй тооцоолол хийх боломжийг олгодог програмчлалын загвар юм. Жишээ нь онлайн дэлгүүрийн вебсайт Deep Learning-д суурилсан хэрэглэгчдэд бүтээгдэхүүний санал болгох системдээ CUDA-г ашигласнаар тооцооллын хурдаа 33 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглэгээ 12 дахин бууруулсан байна. Мөн CUDA GPU Accelerated Virtual Machine-ыг ашиглан компьютерийн тооцооллын хурдаа 400 дахин нэмэгдүүлж, эрчим хүчийг 140 дахин бууруулсан дахин боловсруулах үйлдвэрийн тухай 2024 онд Nvidia өөрсдийн албан ёсны блогтоо мэдэлжээ. Мэдээж энэ бүхэн нэг өдрийн дотор болсон үйл явдал биш. Nvidia-гийн тасралтгүй судалгаа, хөгжүүлэлтийн үр дүн, хиймэл оюун ухааны зах зээл өргөжтэй зэрэгцэн өгөөж өгч 2023 оноос хойш Nvidia-гийн зах зээлийн үнцийг огцон буюу нэгж хувьцаанд ногдох ашиг 900%-аар өссөн юм. Ингэснээр Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ 345 их найд болж Apple, Microsoft, Tesla, Google, Amazon гээд дэлхийн тэргүүлэгч компаниудын үнэлгээг давж рекорд тогтоосон юм. Аргач үгүй Google, Facebook, Microsoft, Tesla дээр нь хүн болгоны мэд хиймэл оюун ухааны өргөн хэрэглээ бүхий OpenAI гээд дэлхийн нийт 35,000 орчим компани хиймэл оюун ухаан, машин сургалтын системүүд бүгд Nvidia-гийн GPU, CUDA болон AI технологид суурилан хөгжиж байна. Өдгөө Nvidia компани үнэлгээг давах дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс дэлхийд дахинд ердөө 12 хан байна. Тэгвэл Монгол улсын сүүлийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний дүн $20 тэрбум байсан юм. Нэг компанийн амжилт яаж улс үндэстнийхээ хөгжилд нөлөөлж байгааг Nvidia компани жишээнээс бид бүхэн харж болно. Саяхан DeepSeek хэмээх хятадын хиймэл оюун ухааны технологи нээлттэй хийхэд Nvidia-гийн үнэлгээ $600 гаруй тэрбум буурсан байдаг. Мэдээж үүнийг дагаад Америкийн нэгдсэн улс ч алдагдал хүлээсэн учраас ерөнхийлөгч Трамп Nvidia-гийн үүсгэн байгуулагч Jensen Huang-тай уулзаж салбарын ирээдүйн талаар хуцтай яриа өрнүүлсийг нэр бүхий хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 11%-ийг бүрдүүлж 29,600 хүнийг ажлын байраар хангаж дараагийн үеийн компьютер тооцооллын шилдэг инженерүүдийг бэлтгэж салбартаа олон улсад тэргүүлж байгаа хувийн хвшлийг хамгаалах дэмжих бодлого дэлхийн бусад улсуудад хэрэгжих нь
ихтэй. Ингээд харахад төрөөсөн чөлөөтэй хөгжих эдийн засгийг нь эрх чөлөөг нь бүрдүүлж өгдөг. Эргүүлээд хувийн хвшил нийгэмдээ үн цэнийг бүтээдэг байх нь хөгжлийн үндэс гэж хэлж болох шалтгаануудын нэг болдог байна.